81-р бүлэг. Үнэлж башгүй Эрдэнэ. Фи овгийн худалдааны бүлгийн хувьд Ян овгийнхан хүндэт зочин нь байлаа. Ли Ю Янч үүнд туйлын нухацтай хандаж, Ян овгийн төлөөлөгчдийг дуудлаг, худалдааг бүхэлдэн толдон харах боломжтой өндөрлөгдөх тусгай VIP суудалд тогтоолжээ. Ийм хүндэтгэлийг зөвхөн цөөн хідэн их овгууд л хүртдэг үлээ. Ян овгийнханд ийхүү онцгой их олгож буй нь Ли овгийн худалдааны бүлэг тэдэнд ямар их ач холбогдол өгч чин сэтгэлээсээ хандаж буй нь илрэл юм. Ян Чин болон Ян Жинхэ нар нэг өрөөнд хамт байсан бөгөөд энэ нь Ян Жинхэгийн зориуд гаргасан хүсэлт байлаа. Эцсийн эцэст энэхүү танхимд олон их овгийнхан цугсан тул тэрээр Ян Чинийг хараанасаа гаргахаас зүрхшээж байв. Хэрэв хэн нэгэн хорон санаа үргэлж Ян Чинд гар хүрвэл Ян овгийнхан хаашаа очиж гомдлох вүлээ. Ян Чин залуу эзэн минь, цай заагшин уу? Фи овгийн худалдааны бүлгийн нэгэн шивгчин бүсгүй Ян Чинд цай аягдах зуура түн рүү үе хулраагаар харна. Түүний цов алдрыг бүсгүй хэдийнэ дуусна нь илт. Ян Чиний ажиллах чадвар ч муугүй тул бүсгүй харцыг анзаараад ялангүй нэмсэглэж баярлалаа хэмэв. Шивгчин бүсгүй сэтгэл баяр баяслаар дүүрч зүгээр дээ залуу эзэн минь. Хэрэв танд ямар нэгэн хэрэг гарвал намайг дуудахаас бүү цааргалаарай. Би хизээд танд үйлчлэхэд бэлэн байна гэж Яарн хариулв. Ийн хизээд бүсгүй Яарн өрөөнөөс гарлаа. Өрөөний гадаа цуглан жиг жуг гэлцэж байсан 7-8 шивгчин бүсгүйчүүд Шяфан чи Ян Чин залуу эзнийг харсан уу? Ямар байна? Цуу ярианд гардаг шигэ өндөр нуруулаг сүрлэг хүн байна уу? Гэж шалгааж эхлэв. Тийм ээ, Ян Чин залуу эзэн чамтай үг сэлсэн үү? Шяфан гэх тэр бүсгүй Ян Чинтэй ярилцсандаа одоо ч хөөрч догдолсон мэт хацар нь улайж Ян Чин залуу эзэн яг л цуу ярианд гардаг шигэ юм байна. Дээрээс нь зан ааш нь үнэхээр зөөрлөн. Надад бүр баярлалаа гэж хэлсэн гэд боддоо. Бусад их овгийн их зантай залуус шиг биднийг үл тоомсралдаггүй. Маш боловсон хүн байна лээ. Химэн баяртайгаар өгүүлв. Нэрэ гэж үү? Ийм байхыг мэдсэн бол чамд энэ боломжийг өгөхгүй байсан юм. Шяфан, чи надад өвтэй боллоо шүү. Ян Чин залуу эзэн бидэн шиг шивгчин рүү харна гэж үү? Ийм сайхан боломжийг алдчихдаг минь юу вэ? Хэрэв би Ян Чин залуу эзэнтэй гэрлэж чадвал бидний амьдрал оронгоороо өөрчлөгдөх байсан да. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ. Түүнтэй гэрлэхийг хүсэж буй олон овгийн сурвалжид аваханаар хідэн зуугаараа байгаа. Өөстийгөө зовоогоод яах вэ? Ян Чин өрөөнд дотор байсан тул шивгчд өөрийнх нь тухай ийн шивэр авир гэлцэж буйг мэдсэнгүй. Түүний харц дуудлаад худалдааны танхим руу төвлөрч байлаа. Ян Жинхэ 50-нар. Дуудлага худалдаа эхэллээ. Өнөөдрийн дуудлага худалдаа үнэхээр сонирхолтой болох нэ. Олон овгийнхан энд цугулсан байгаа нь цүн чиний бүтээсэн хүнд хүч үрлэний төлөө ирсэн хэрэг шүү дээ гэлээ. Фи овгийн худалдааны бүлэг үнэхээр суурь сайтай юм. Хөөх, анхны дуудлага худалдаанд юу гарч байгаа юм бэ гэж Ян Чин сонирхон асуув. Яг энэ мөчид дуудлага худалдаа хэдийнэ ихэлсэн байв. Фи Ю Ян өөрөө дуудлага худалдаа хөтлөн явууч байлаа. Тэрээр өндөрлөг дээр гарч гартаа нэгэн эртний модыг барьжээ. Уг мод нь ногоон өнгөтэй, амьд мэд сүрлэг харагдах боловч гадаргуу нь хачин жигтэй тавруугаар бүрхэгдсэн байв. Фи Ю Ян инээмсэглэн. Гяхаа нэгэн бол энэхүү эртний модыг хэдийнэ таньсан бизээ. Үүнийг могоон хейт мод гэдэг бөгөөд зөвхөн араатны ууланд л ургадаг могоон хейт модны ховор салбар юм. Могоон хейт модны ач тусыг та бүхэн сайн мэднэ. Бясалгах хавцдаа биедээ авч явбал сэтгэл зүйн хямралаас сэргийлж бясалгал буруу тийш ирэхээс хамгаалдаг. Түүгээрч барахгүй шахны эдгэрэлтийг түргэсгэх шидтэй. Ийм эрднийг хүсэхгүй хүн байх гэж үү? Могоон хейт модны дуудлага худалдааг 300 сүнслэг чулуунаас эхлүүлж байна. Химэн зарлав. Үн зарлагдмагц танхимаас дуу хадаж эхэллээ. 400 сүнслэг чулуу. 420. Ян Жинхэ эрүүгээ элбэн могоон хейт мод руу харснаа залхуутай нарахгүй. Ли Ю Ян бол жинхэнэ 8 хүн юм. Тэрээр ердийн нэг могоон хейт модыг яг л хосгүй эрдэн мэтээр сурталчилж чадаж байна шүү гэлээ. Энэ могоон хейт мод үнэхээр тийм үү гэж үү? Химэн Ян Чин сонирхсан дүр үзүүлэн асуув. Үнэн дээр тэр энэ модны талаар хэдийнэ сайн мэддэг байлаа. Ян Жинхэ инээд алдан. Худалдааны танхимууд араатны ууланд хөл тавьд үзээгүй жижиг овгуудыг жил бүр ийм гомсог зүйлсээр хуурдаг юм. Тэр жижиг овгууд ууланд орж үзээгүй болохоор эдгээр эрдэнэ сайн уу, муу юу гэдгийг ч ялгаж мэддэггүй. Харин их овгуудыг харалтаа. Тэд бүгд тун тайван суугаа бөгөөд хин ч эдгээр зүйл рүү улайрахгүй байна. Зөвхөн хорвоодоо танилцж амжаагүй жижиг овгууд л Фи Ю Янд хууртаж байгаа юм. Энэ могоон хейт мод чөтгөрийн галаас хамгаалах нөлөөтэй нь үнэн боловч
бодит байдал дээр тийм ч их хэрэг болдоггүй. Их овгууд чөтвөрийн галыг эсэргүүцэх өөрсдийн гэсэн арга барилтай. Харин шарх эдгэрэлтийн тухайд ганц шийдвэрэл байхад л бүх асуудал шийдэгдэнэ. Тэр жижиг овгууд л үнийг ойлгохгүй байна гэв. Эн чин Ян чиний царайд хачирхалтай инээмсэглэл тодорлоо. Эцэст нь Че овгийн нэгэн жижиг бүлэг золиос болж Могон Кэт модыг 500 сүнслэг чулуугаар худалдаж ав. Могон Кэт мод бол зөвхөн эхлэл байлаа. Үүний араас Ли Ю Яны жилийн турш цуглуулсан олон гялгцсан эрдэнсүүд ар араасаа гарч дуудлах худалдаанд баггүй шууган тарив. Гисэн хэдий ч их овгуудын олонх нь ямар нэгэн үйлдэл хийлгүй ажиглан хүлээж байлаа. Тэд бүгд хүнд хүч үрээс гарч ирэхийг хүлээж буйн игт байв. Ли Ю Янч их овгуудын энэ төвчээр алдсан байдлыг мэдэрч байсан ч хүнд хүч үрлийг даруй гаргахыг яарсангүй. Харин ч тэдний сонирхлыг илүүтэй татаж хүлээлгийн тоглоом тоглож байлаа. Үүнийгээ бодгцсон Ли Ю Ян өөр нэгэн хайрцаг гаргаж ирэв. Уг хайрцаг нь маш чамин хийцтэй бөгөөд харахад л сэтгэл төрүүлэх үзэжээ. Ли Ю Ян хайрцгийг нээхэд хурц тод өнгөтэй, гар шиг улаан, сүнслэг өвс хүмүүсийн нүдэнд туслаа. Та бүхэн энэ өвсний тухай сонссон гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол улаан нарны өвс юм. Үүнийг зүгээр шууд хэрглэж эсвэл боловсруулж хүртвэл мэдрэхүүг тодруулж бие махбодыг хүчрхэгжүүлдэг. Түүнчлэн энэ нь олон төрлийн шидтэй үрэл найруулах гол түүхий эд болдог. Энэ өвс маш ховор тул би илүү зүйл ярих, илүүц бизээ. Дуудлах худалдааны эхлэх үн 400 сүнслэг чулуу. 100 сүнслэг чулуу. 700. Улаан нарны өвс олон овгуудын хувьд нэн хэрэгцээтэй зүйл байв. Учир нь 1-р зэрэглэлийн төгс үрэл найруулах гол орцуудын нэг нь энэхүү улаан нарны өвс юм. Мөн энэ өвс зөвхөн араатны ууланд байдаг тул олон хүний хувьд үн цэн нь тун өндөр ээжээ. Ян Чин улаан нарны өвс рүү ширтэх тусам хөмсг нь аажмаар зангирав. Юу болов вэ? Ян Чиний царай ховрохыг анзаарсан Ян Жинхэ. Чи энэ улаан нарны өвсийг сонирхоод байгаа юм уу? Гэж дайхан асуув. Ян Чин толгойд иход. Овгийн ахлагчаа, энэ улаан нарны өвсний дуудлах худалдаанд оролцож надад авч өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Үүний хариуд хүнд хүч үрлээс олох ашгаасаа танд 2 дахин нугаж өгөх болно гэлээ. Чи юу яриад байгаа юм бэ? Химэн Ян Жинхэ гараас авж. Ердөө хэдэн мянган сүнслэг чулуу шүү дээ. Овгийн ахлагчийн хувьд би үүнийг дааж чадна. Харин хариу барих тухай дахиж битгий дурс. Гэхдээ би чамд нэг зүйлийг сануулъя. Улаан нарны өвс тодорхой хэмжээний ач тусдаач тийм ч чухал биш. Үүгээр найруулсан үрэл пулаанчдад зайлшгүй шаардлагатай зүйл биш юм. Шийдвэр гаргахаасаа өмнө дахин нэг бодоорой гэв. Ахлагчаа, би сайтар бодсон гэж Ян Чин тууштай хэллээ. Тэр үнэхээр сайтар бодсон байв. Тоглоом хийгээд байгаа юм уу? Энэ улаан нарны өвс чинь хаана байна? Хи Ю Ян дөнгөж сая үнэж баршгүй хосгүй эрднийг дуудлах худалдаанд оруулчлаа шүү дээ. 80 2 дугаар бүлэг. Хүнд хүч. Үргэний дуудлаг худалдаа эхэллээ. Энэхүү өвс нь үнэндээ одон дөл өвс хэмээх маш ховор төрлийн сүнслэг урмал байлаа. Ян Чиний өмнөх амьдралд ч эд цэцэглэн хөгжиж байсан тэрхүү газар нутгуудад хүртэл ийм төрлийн өвсийг олж харах нь нүдний гин байсан гэхэд хийсдэггүй. Хамгийн хачирхалтай нь одон дөл өвс нь хүмүүсийн түгээмэл мэддэг усаан нар өвстэй гадаа төрхөөрөө туйлын ижилхэн. Ян Чин өмнөх амьдралдаа эртний судар бичгүүдээс энэ хоёр өвсийг харьцуулж судалж байсан бөгөөд тэднийг хооронд нь ялгахад үнэхээр хэцүүж үл ялэг нарийн ялгаанууд байдаг үлээ. Гэхдээ дадаа төрхөн ижилхэн гээд одон дэл болон улаан нар өвсний үзүүлэх нөлөө ижил байна гэсэн үг биш юм. Тэдний үн цэн гэдэг тэнгэр газар шиг ялгаатай. Одон дэл өвс бүрэн боловсрохдоо өвснөөсөө цэцэг болон хувирч дотроо нууцлаг одонгийн дөлний үрийг үүсгдэг. Энэхүү үр нь эм найруулагч бүрийн зүүдэн дэх хүсэл болох хачин галын үр болдог үлээ. Хэрв энэ үрийг боловсруулж хүртвэл тулаанчийн бие дотор нэгэн төрлийн дүл асах бөгөөд тэр нь нууцлаг одонгийн гал байх болно. Нууцлаг одонгийн гал. Энэ л одон дөл өвсний хамгийн үнцэнтэй тал нь бөгөөд үүнийг олно гэдэг туйлын бэрх. Ян Чин өмнөх амьдралдаа ч үүнтэй таарч байсангүй. Гэтэл агуу зэдүүд нутагт ийм эрдэнэтэй таарна гэж зүүдэлсэнгүй. Тэгээд ч зогсохгүй дуудлах худалдаагаар дөнгөж 400 сүнслэг чулуунаас эхлэн зарагдаж байх гэж. Хэрв гадаад ертөнцид үүнийг хэн нэгэн мэдвэл гарцаагүй цусан далай урсах байсан биз. Эн чин зүгээрс аз биш гэж үү? Ян Чиний нүд баяраар гялалзав. Азар Ян Жинхэ түүний хүсэгтийг хүлээж авлаа. Ян Чинийг хэлмэгц Ян Жинхэ шуудхан 1000 сүнслэг чулуу хэмээн дуу хадав. Өмнөх 700 сүнслэг чулуун дээр шууд 300-г нэмж үн хаялаа.
1100 сүнслэг чулуу. Дээд давхар цуугаа ах минь. Манай Вен овогт энэ улаанаар өвс нин яралтай хэрэгтэй байна. Та бидэнд найр тавьж өгөхгүйз химэн нэгэн хүн өгүүлв. Хэдийгээр энгийн гүйдбэр байсан ч танхин даяар шуугаан дэгдэв. Вен овог гинэ. 12 их овгийн нэг Вен овгоо. Вен овгийнхан хүртэл ирнэ гэж сансангүй. Энэ улаанаар өвсний төлөө тэдэнтэй хэн өрсөлдөөд байна вэ? Үн хаягчийн найрсаг мэд сонсогдох үгэн үнэндээ их овгийн нэрийг барьж бусдыг дарамтрах гэсэн оролдлого байлаа. Энэ нь Ян Жинхэг ялимгүй эргэлзэхэд хүргэв. Тэр Ян Чин рүү хартал хүүгийн харц огтхонч буцах шинжгүй шийдэмгий байхыг харлаа. Ян Жинхэ гүнзгий амьсгаа аваад харамсагтай юм. Манай Ян овгийн залуу үеийнхэн болох Ян Чинд үрэл найруулахад энэ улаанаар өвс бас нин ярахтай хэрэгтэй байна. Хэрв Вен ах та үнэхээр энэ үсийг авмаар байвал шударгаар үн хайцгаая. Би 1300 сүнслэг чулуу амлаж байна гэлээ. Энэ үг доор суух Вен овгийнхний царайг бариалгаж орхив. Эцгээ, Ян овгийнхан биднээс юм булаацалтаж зүрхэлж байна гэж юу? Тэд амнаасаа өөдж гаяв химэн асар дотор суух зөвүүн царайтай нэгэн залуу хэлээд. Эцгээ, надад энэ улаанаар өвс маш их хэрэгтэй байна. Жан авахаа энэ өвсөнд туйлын дуртай. Хэрэг би үүнийг дуудлага худалдаагаар авч түүнд бэлэлдвэл түүний сэтгэлийг гарцаагүй булааж чадна гэв. Хүүгийнхээ төвчээргүй занг харсан Вен овгийн тэргүүн түрхрэн. Чи тэр Жан овгийн жаахан охины сэтгэлийг булаахаас өөр зүйл мэдэхгүй юм уу? Толгой дотор чинь өөр чухал бодол алгав гэлээ. Гэхдээ эцгээ, бид өнөөдөр ийм доромжлыг төвчж чадахгүй. Хэрв Ян овгийнхан биднийг дээрлэхийг зөвшөөрвөл тэдэнд сургамж өгөх ёстой биш үү? Үгүй бол тэд цаашдаа бидний толгой дээр гарах болно химэн залуу шүд зов. Вен овгийн тэргүүн эрүүгээ тусан хэсэг бодсноо. Ян овгийнхан үнэхээр хитэрж байна. Гэвч бид энэ улаанаар өвсийг булаацалтаж болохгүй гэв. Юу? Яагаад болохгүй гэж химэн Вен Чанхэ нүдээ томруулан асуулаа. Миний оож мэдсэн дотоод мэдээллээр бол энэ дуудлага худалдааны гол эрдэнэ болох хүнд хүчүрлийг Ян овгийнхан бүтээсэн бөгөөд бүр олноор нь үйлдвэрлэх боломжтой гин. Хамгийн гол нь энэхүү үрлийг бүтээгч нь сая Ян овгийн тэргүүний хийсэн Ян Чин гэгч хүү өөрөө юм. Цаашид бид хүнд хүчүрлийг их хэмжээгээр авахыг хүсвэл Ян овгийнхантай сайн харилцаатай байх ёстой. Үгүй бол Ли овгийн худалдааны бүлгийн тэнгэр татсан үнээр бид олныг авч чадахгүй гэв. Вен овгийн тэргүүн хүүтэн дуугаар. Чи тэр Жан овгийн охиныг одоохондоо март. Овгийн эрх ашгийг нэгдүгüрт тавь. Энэ улаанаар өвсөөр оролдоод хэрэггүй гэлээ. Эцгээ, та үнэхээр тэр хоосон цуу ярианд итгээд байгаа юм уу? Ян Чин бол дөнгөжил жаалах уу? Тэр яаж хүнд хүчүрэл шиг зүйлийг найруулж чадах вүлээ? Тэгээд ч хүнд хүчүрэлний нүзөө гэдэг чинь зүгээр л дам яриа, үнэн гих батхаа алга. Миний бодлоор энэ бол зүгээр л цуурхал химэн Вен Чанхэ зөвшөөрсөнгүй. Тэр Жан авахад хитрхи улаарсан байлаа. Дуугүй бол химэн Вен овгийн тэргүүний царай зэвхий оргиж. Чи миний үгнээс зүрх зүрхтэй байгаа юм уу? Эцгээ, за ойлголоо. Вен Чанхэ жижирч айн сандарсандаа дахиж ганхээж зүрхэлсэнгүй. Хүүрүүгээ нэг муухай харсны эцэст Вен овгийн тэргүүн үн нэмсэнгүй. Шуугаан хүлээж байсан олон хүн урам нь хугарсан мэт санаа алдав. Эцэст нь Ян Жинхэ 1300 сүнслэг чулуугаар одон дүд өвсийг өөрийн болгож чадлаа. Удалгүй шивгчин бүсгүй өвсийг авчирч Ян Жинхэд гардуулахад тэрээр сүнслэг чулууг нь төлөв. Гарт нь одон дүд өвс ирэхэд Ян Жинхэ инээмсэглэн. Ян Чин, энэ улаанаар өвс одоо чинийх боллоо. Вен овгийнхан ийм амархан бууж өгсөн хажим. Тэдний ердийн зам биштэй. 12 их овгийн нэг Вен овг чинь дээрэнгүү зангаараа алдартай шүү дээ гэлээ. Одон дүд өвсөө хүлээн авахдаа Ян Чин баяр баясгалаа нууж чадсангүй. Вен овгтой таныг муудалцуулсанд хүлцэл өчье хэмээн тэр хэлв. Битгий санаа зов. Манай Ян овг бусад их овгуудтай зөндөөл ам зурж байсан. Тэд манайд юу ч хийж чадахгүй. Иймэрхүү жижиг маргаан тэр их овгуудын хувьд юу ч биш. Манай Ян овг агуу зилүүд нутгийн 100 овгийн дунд өөрийн байр сууриа эзэлж чадсан. Тэгэхдээ бид сул дорой байж тийм зүйлд хүрээгүй юм хэмээн Ян Жинхэ шийдэмгий өгүүлв. Энэ нь Ян Чинийг Ян Жинхийг улам их хүндлэхэд хүргэлээ. Овгийн тэргүүн хүн ийм л зоримог шийдэмгий байх ёстой биш гэж үү? Ян Чин өнөөдөр Ян овгт асар их хүртэй боллоо. Одон дүл өвс түүний хувьд үнэж баршгүй зүйл бөгөөд цаг нь ирэхээр Ян овгт энэ ачийг заавал хариулах ёстой гэж тэр дотроо бодов. Үгүй бол энэ их бэлгийг зүгээр хүртэх нь түүнд зохисгүй санагдана.
Эцсийн эцэст түүнд байсан сүнслэг чулуугаар энэ үсийг дуудлага худалдаанаас авна гэдэг хэцүү байх байсан биз? Ян Жинхэ ирүүгээ илбэн инээмсэглээд. За, одоо гол үзүүлбэр эхлэх гэж байна. Ли Ю Ян хүнд хүч хүрлийг гаргах гэж байна гэлээ. Өө? Ян Чинч анхаарлаа төвлөрүүлэн доошоо харлаа. Ли Ю Ян хүнд хүч хүрлийг дуудлага худалдааны нууц эрдэнэ болгон хүмүүсийн хүлээлтийг дээд зэгт нь хүргэж чадсан байв. Тэрээр хүнд хүч хүрлийг агуулсан чамин хайрцгийг гаргаж ирээд чанга дуугаар та бүхний олонх нь өнөөдрийн дуудлага худалдааны гол эрдэнийн тухай дуусан байх. Тиймээс би та бүхнийг удаан хүлээлгэхгүй. Та бүхний хэдийнэ сонссончлан Ли Авгийн худалдааны бүлгээс өнөөдөр дуудлага худалдаанд оруулж буй хамгийн сүүлчийн эрдэнэ бол хүнд хүч үрэл юм. Энэхүү хүнд хүч үрлийг Ян Авгийн эм найруулах хосгүй сууд ухаант нь Ян Чин бүтээсэн юм. Тэрээр тийм залуу насндаа хэдийнэ 2 дугаар зэрэглэлийн эм найруулагчийн төвшөнд төхөж очжээ. Түүнчлэн энэхүү хүнд хүч үрлийг 1-р зэрэглэлийн төгс үрэл гэж үзэж болно. Үүний гайхамшигт нөлөө нь бие бярдаржуулах шатны тулаанчдын чадварыг ямар ч боцолгүйгээр нэг төвшин ахиулдаг даршин. Түүнийг үг хийж дуусмагц танхим даяар шуугаан дэгдэж хүмүүс тайхсандаа дуу алтгацгаа. Ли Ю Яны хэлсэн үг бүр өмнөхөөсөө илүү цочирдон байлаа.